Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давц хоёраатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 4-ний баасан гарагийн дугаар шууд өргөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар Борхүүгийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хэд хөлөрлөлт таагүй өнөр ард хоцорлоо, директор хөлс тарагч мөн Медиапол имлэг, Туркийн тэргуулах их сургуулийн зохицолбор имлэг хамтран ажиллаж байна. Шогруудтай өчигдөр мэндийг хүргэе. За мөн аламсуудаа. Баярлалаа. Зүгээрээ. Тун зүгээр шүү. За баярлалаа. Манайхан групптэй нэгдэж амжиг бол групптэй нэгдэрээ бидэг уг нь л та хэдийг залхаат л нийлэгж бодохгүй байгаа ч гэсэн та хэд групптэй нэгдэхэ мартчихад байгаа шиг байна шүү дээ. Тэгэхээр залхаах л өстөөлчод байна. Цаанаас ингэж таарад байна уу. Тэгэхээр амар цаг нэвтрүүлгийн групп нэгдэж амжиг байгаа бол Facebook айлтас дээрээ амар цаг нэвтрүүлэг гэж хаад групптэй нэгдээд өөр тохиолдсон төгөөдөө хуваалцаарай. За тэгээд өндөр чинь баасан гараг учраас бид та бүхэндээ сонсогчдын маань явуулсан төгөөдөө сууж танилцуулна. За өнөөдөр сонсогчдод тохиолдсон аимшигтай төгөөдийн 78 дугаар хэсэг нь урч байна. За тэгээд битээр түүхэн хүргэснийхээ дараа эфирийн шууд утсыг нэгээд сонсогчтойгоо холбогддог. Магадгүй нөгөө бичихт завгүй тэгээ нөгөө сонсож яваад гинт санаанд нь ордог шүү дээ. Тийм хүмүүс холбогддог. За хэдэн төгтэй байна? 3. За би 2 төгтэй төгөлчихье. За тийм. За би ч одоо ярихаас өмнө энэ юугаа бэкграундаа жоохон суллаад нэг шүлсээ. За бэлднэ. За миний энэ түүхийг сонсч бай та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Би дээрээ нэг ахтай айлын ганц охин. Ах маань надаас 4 насаар ах юм л да. 12 дугаар ангиа төгсдөж ил ах маань тухайд их сургуультай төгссөн. Тэгээд гэртээ ирэхдээ өөрөөсөө 5 насаар игч эмэгтэйг эхнэрээ болгоно гэд шууд дагуулад гэртээ ирсэн юм. Тэр эмэгтэй нь Баруун аймгийн харин манайх Зүүн аймгийн юм л да. За тэгээд эцэг их нь эрт өнгөрсөн хамаатан садныхандаа өссөн. За дээрээ олон ахтай айлын бага охин зовлон үзэж өссөн холын бэртээ боллоо гэд аав ээж маань чатгаараа л тусалж дэмжиэд ажил төрөлтөө болгож байшин барихтан туслаад айл шиг айл болгосон юм. Bir их ч айхтар шүтлэгтээ баг бүх Хималамаас асууна. Лам багш нь хотод байдаг. За бид ч тоодгүй. Багш инг гэсэн, тэг гэсэн гэдэл ирнэ. Хэлсээр нь хийчээд л байж байдаг гэсэн. Тэгээд л байнга шахуу аав руу ярьж ингэж ч юм аавн, тэгч ч юм аавн гэдэл сар болгон шахуу саяар мөнгө авдаг байсан юм. Бид ч залуу хүмүүс нэлх нойтон хүүхдтэй айл болох гэд ядарч байгаа юм аргагүй гэдэл дуугаал хэлснийг нөгчөөд явж байдаг байлаа. За ингээд нэг л өглөө аамын үүд болсон юм. Ээж маань хараагаа алдаж амьдрал оронгоор ирлээ. Би ч ээжигээ асрах хэрэгтэй болж ажилласаа гарч орлохгүй хүмүүс болсон. За тэр үеэс л бэрийгчийн ааш зан хувирж манад ирхэнж багасч гадны хүншгэл айлд орж ирэл гарч гараал ингээд буцаа авчдаг гэсэн. Тэгээ хүүхдүүдтэй манад орхивол цаг тутам залгаж хүүхдүүдтэйгээ ярьж ээжүүд хоёрын яриаг нэгдгүү хэлүүлнэ. Ер нь хүүхдүүд нь хов зүүж ийн л гэсэн. Тэгээ цааш нь ах руу хэлсэн ярьсныг мушгиж яриад л бидний дунд яс хайж эхлэв. Ахч тэр хэрээрээ ааш нь хувирч ээж дээр ирэх нь багасаад л ингэсээр нэг өдөр ах бит хоёрын дунд хэрүүл үүсч сүулдэ би яхад зодуулаад бөө юм болж дууслаа. Хэрүүлийн эхлэл бэр ихч ахын хүүхдүүдийн ярьсан хов байсан. Бараг л тангараа тасрах шахсан шүү. Тэр зодоноос 3 сарын дараа ах бэр хоёр манад ирлээ. Гэрт орж ирээд суусангүй, цайван дуусангүй, гэр дотор хэд эргэлдчихэд л ээжтэй хэдэн үг сольсон болоод л яваад өгсөн. За тэгсэн тэр шөнө би айхтар цочоод гинтл сэрчлээ. Хамаг хүс гарчихсан. Өндөгөөд ээжийн унтаж байгаа орлоо харсан ээж маань 50 унтаж байна. Тэгсэн зулын гэрэлд ханан дээгүүр нэг хар сүүдэр яваад байгаа юм шиг харагдаад би буруу харсан байлгүй дээ. Түй гэд эргээд унтсан. Өглөөнд сэрээд босох гэсэн боловч чаддаггүй. Нүдэл хөдөлгөөс өөр юу ч хөдөлдөггүй, дууч гардаггүй. Тийм байдалтай бараг 2 цаг орчим боллоо. Ашгүй нэг юм ээж сэрж байна. Би ч байдгаараа хичээж байж арай гэж ээжээ гэж дуудаж чадлаа. Ээж ирээд яасан ийсэн гэдэл асууна. Би дуугарч чадахгүй уйлаад л байсан. Ээж гар хүлээг минь барьж өндийлгэж суулгаад арцаар утаж бүүнл юм боллоо. Ингээд маргааш өглөөнд босохтойгоо олсон. Зүүн хөлөл гიშиж болохгүй айхтар өвчтэй байна. Нэг хамаатны удган эгч зөвхөн чамд шүү гэд өгсөн үнэртэн байдаг юм л да. Тэрнийгээ хэрэглээд унтлаа. 3 дахь өдөр нь зүгээр боллоо. Гэвч биеэр нэг ирэм юм улаан өнгөтэй юм туураад амтан хадсан юм шиг болчихсон. Ээж тэгсэн хүнжил дээр хүнжил гутсаа агаар салхинд гаргаж тавиа. Элдвээ амтан байгаа юм биш үү дээ гэд. Үгүй би ч заа гэд гудснуудаа нэг нэгээр нь зөөж гаргаж байтал хамгийн доод талын гудс нь завсар баахан будаа орны доогоор баахан элсвэж байгаа юм. Тэр будаа нь яг нөгөө лам нарын өргөд байдаг бор өнгөтэй будаа гинэ. За тэгээ ээжид хэлсэн ээж бүгдийг нь гаргаж хаяад орыг минь тойруулж утаад надад нэг бурхны үрэлгээд идүүлээд өнгөрчүүлээ. Би тэрнээс хойш манад ирж
Манай дээр одоо бэр тэрнээс хойш манад орж ирэхээр надтай юу ч дуурахгүй, бараг юм идэж уухгүй, гүлдэж агаад л явдаг болсон. Бага хүүхдүүд нэг удаа манахаас битгий мэдэж уугаараа бузартна гэж хэлсэнгээд ам алдчих байлаа. Хаяа гинт миний бие өвднөө, гიშгэж болохгүй хөл өвдөн, гинт даралдаг гэсэн эсвэл унана. Тэгээ шинжилгээ өгөхөөр зүгээр гэж гарна. Хаяа хүүхдүүдээс үгийн талмаар ээж чинь хот явсан уу гэж асууна. Яг намайг өвдөх үед дандаа хот байсан болж таардаг. Яаж ч болдгоо нэг тийм бэрэгч байна. Ээж бут хоёр байхгүй болчвол аймгийн төвд хашаа байшин газартай нийлээд хэдэн тооны өвхөртэй аавын тэтгэврт гарахтаа авсан тэтгэмжгээд хэдэн сая төгрөгийн хадгаламжтай болох гээд байгаа юм л та. Тийм сүүлд дүүгийн утсан дээр аппликейшн суулгаж өгч байхдаа санаандгүй чатыг нь уншчихсан. Тэгсэн тэр утсан дээр нь бэрэгч хуучин тэр утсан дээр ингээ хуучин чатнууд нэрсгэнэ. Тэгсэн чинь ламаас хадмынх руу тэддэх өдөр очих санаатай өнгө төрх нь ямар байна үзээд өгөөч. Нөгөөдөг чинь болсонгүй дахиад өгч болох уу? Би тэдэнд очино. Тэгээд овчих уу гэх мэтчлэн чат бичсэн байсныг нь уншлаа. Сүүлдээ ч манайх тийм бузар айл юм байх таа ч гэж бодох шиг. Хадминдаа очихдоо ламаар үзүүлж яж очдөг юм байх таа гэсэн байна. Юу вэ? Юм хийгээд байгаа юм шүү дээ, тий? Тийм л бололтой л шүү дээ. Харин тийм тэр будаа мудаа энэ тэрэ гэдэг чи одоо ямар юм бэ? Тэгээ хот орхоор нь би нөвдөд. Харин тийм. Тэгээд эргэж ирэхээр нөгөө авчирсан юм аа гэрт нь одоо ерөөс аяг цай уугаа тайван суухгүй гэрээг нь тойрч нь гарахтаа орон ингэ цацч гардаг юм шүү. Тэгээд тэр мөнгө төөргөнд нь л шунаад байгаа гэсэн юм байх та ямар айхтар юм. Тийм би надад дээж нь энэ дүүн байхгүй болчихвол хамгийн ээж нь болохоор одоо харааны бэрхшээлтэй хүн багт шүү дээ. Тийм байна. Энэ одоо ганц охиныг л байхгүй болох гэдэг юм байх та. Яасаа айхтар юм бэ? Биш. Үл үрээ даахал юм байх та. Цайл амтралч танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнхаа төгрөөрэй. Хит хөлрөлт таагүй өнөр ард хоцорлоо директорлоор хүс дарагчийг танилцуулъя. Тэгэхээр танд хөлрөлттэй холбоотой дараах асуудал байгаа бол гарын алгатай нь хөлрөөд байнга нойтон байгаад суг ба хөлийн уул нойтон байгаад хит хөлрөөд за дээрэс нь хулмас таагүй өнөр шивэр гэх мэт байгаа бол энийг бас нааш анхаарлаа төр хандуулаарай. Хүнд хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг юм байна. Нэг нь энгийн хөлсний булчирхай, өвөрмөц хөлсний булчирхай гэж баримтлана. За энэ энгийн булчирхай болохоор биеийн бүхий л гадаргуугаар байрлана. Тэгээд биеийн температурыг зохицуулж авах үүрэгтэй ямар нэгэн үнэргүй өнгөгүй хэвийн хөлс ялгардаг юм байна. Харин өрмөц хөлсний булчирхай нь хүнд нэг наснаас эхлэн үүсч бий болно. За тэгээ 10-аас 13 наснд буюу бэлгийн хөгжилтөд зэрэгцэн үйл ажиллагааны идэвхтэй болж эхэлдэг юм байна. За аль хэсэгт байрладаг гэхээр одоо гарын алга байна, суг, хөлийн уул, хөхний доогуур, нүдний зохины эргэн тойронд бэлэг эрхтний орчин байрладаг. За тэгэхээр уг булчирхайнаас арай өөр найрлагатай өтгөн хөлс ялгардаг. За тэгээ орчны нянтай нэгдсэний улмаас таагүй үнэрийг бий болгодог байна. За улмасны хувьд бол төрөлхийн байдаггүй, удамшдаггүй. За мөн халдварлагдгүй байна л да. Яг найзаасаа ч юм уу те одоо хүнээс хулмас халдварлаа гэж бид нар яриад байдаг те. Тэгэхээр тухайн хүний хувцсанд наалдсан ням бактерийн халдвар болсонтой л холбоотой гэсэн үг байна. Тэгэхээр директорыг хэрэглэх юм бол за энэ бүтээгдэхүүн зөвхөн өрмөц хөлсний булчирхайд үйлчилдэг. Би сая дурдсан те. За тэгээ булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөл бол үзүүлэхгүй зөвхөн булчирхайн гадуур бүрхүүл үүсгдэг. За энэ нь гадагш хөлс ялгарах процессыг нь зогсоож өгдөг юм байна. За олон улсын хит хөлрөлтийн нийгэмлэгээс өрмөц булчирхайн үйл ажиллагааг мис цацалт харилцагын аргаар ер нь бол зогсоохыг дэмждэг юм билээ. Тодорхой хугацаанд хөнгөн цагаанаар л одоо гидрохлорид эмчилгээг хийхийг зөвлөдөг байна. За хэрэглэх цаавар нь болохоор орой унтахын өмнө түрхэх газараа гарын алга, суг, хөлийн уул гэх мэт сайтар угаагаад бүрэн хацсныхан дараа бүр маш нэмгэн түрхэх юм шүү. Ерөөсө давхарлаж түрхэж болохгүй энэ нүгэр аюултай. Тэгээд өглөө босоод түрхсэн газруудаа заавал угаана. Хэрэглэх хугацаа нь эхний 7 хоног өдөр болгон хэрвээ хит мэдрэг арьстай бол өнжөөд 1 удаа, харин дараагийн 7 хоногт нь 2-3 удаа түрхээд завсарлахын тухайн хүний онцлогоос хамаарат 3-6 сар, 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг бүрэн зогсоож өгдөг байна. Бүх эмийн сонгуудаар хөдөлгөөлөгдөж байгаа холбоот хотсны дугаар 9966 99-2 9966 99-2 гэсэн дугаар холбогдорой. Баярлалаа хамтраж алсан. Хит хөлрөлт таагүй өнөр ард хоцорлоо директорлоор хүс дарагч байлаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа түүхийг хүргэе. За. Сайн байцгаана уу? Би хэдэн жилийн өмнө юмыг харж зүүдэлдэг хүн байсан юм. Одоо бол мэлмийнхээ хаалгаад удаж байгаа. Гэхдээ хаяа ганц нэг сүнс харнаа харна. Одоо миний ярих түүх бол яг эд юм хум харж сонсож ярилцдаг байх үедээ нэгэн зүүдэлсэн юм. Тэрийг ярих гээд нэг шөнө урдын адил унтаж байлаа л да. Урдын адил гэдэг нь шөнө болгон сүнсэнд даруулж унтдаг байсан юм. Бараг 2 жил өдөр болгон сүнсэнд даруулдаг байсан юм. Ингээд гол юм айлээ. Зүүдэн дотор маань нэг зураглалаар эхэллээ. Маш өндөр барилгууд донд дээр үе нэг байшин байна. Тэр байшин яг кинон дээр л гардаг шиг хийсэлтэй байшин байсан. Би тэр байшин руу ормоор санагдаад болдоггүй. Нэг мэтгэд л орчихсан том өрөөнийг нь голтон зогсож байлаа. Яг л зураг
кадр солигдож байгаа юм шиг шилжээд л байсан. Гинэд миний чихэнд нэг чимээс сонсогдож эхэллээ л дээ. Тэр нь юу юм гэхээр нэг Японд бөөлөд байгаа мó гэмээр нэг тийм бөмбөрийн чимээ байсан. Жич энд яригдж байгаа газар бол Япон байсан. Сайн сонсоод үзэхний хажуу талын өрөөнд нэг эмэгтэй бөөлөд нилээн байж байгаад намайг хүрээд иргэж дуудлаа. Яваад очтол нүүрэнд тулж ирж өгсөд ойлгомжгүй юмнууд яриад дээр үйд зүүдэлсэн болохоор одоо сайн сандаггүй юм. Ямар тач тэр бөөгийн хэлснээр бол би зүүдэндээ урт үргэлжилсэн замаар явж байхдаа нэг шар өнгийн данх олоод тэрийг аваад цааш алхах ёстой. Араас чинь хинч дуудсан байсан эргэж харж болохгүй шүү. Хэрвээ эргэж хараал энэ Япон үгийг 3 удаа хэлээд зүүднээсээ сэрнээ хэлж чадахгүй бол чи үхнэ л гэж хэллээ. Тэгээд хэлж дуусаад одоо хурдан унд гэлээ. Би ч хурдан унтчихсан. Тэгсэн зүүдэн дотор би уртаа үргэлжилсэн замаар алхаж байна. Эргэн тойронд тас харанхуу. Нилээн алхаж явтал зам дээр нэг данх харагдчихэв. Тэрийг аваад алхаж явтал ардаас нэг эмэгтэй хүнээс хоолоо сонсогдлоо. Нэг тийм муухай инээд алдсан хоолоогоор энийгэд эргээд хартаа. Эргээд хар гэд л энийгээд байсан. Би эргэж харахаас айгаад эргэж харалгүй нилээн чавлаа. Тэгсэн нөгөө муухай хоолоо ахин дахин сонсогдоод л байсан. Би тэсгэл алдраад эргээд хартал цав цагаан хувцастай толгойгүй эмэгтэй хүний сүнс миний ардаас байдаг чадлаараа гүгээд ирсэн. Би бүр нүдэндээ итгэсэнгүү. Аимшигтай ихээр айж айсандаа бүх чадлаараа цухтаж гүйлээ. Тэгсэн ч гэсэн тэр миний ардаас гүгээд л байсан. Тэгээд дахиад л чи эргээд нэг харч л та гэж хэлээд муухай нэгээд л байсан. Дараа надаас нэг юм нэхэд өрөөсө болж өгдөггүй. Сайн сонсвол миний толгойг өгөхгүй бол чамааг ална гэд л ардаас хөөгөөд байсан. Би хөвтлээ айж балмагдаад гүүнгээ гартаа барьж байсан түрүүний данхыг өргөөд хартал миний ардаас хөөгөөд байсан сүнсний цустай толгой нь байлаа. Би тэр толгойг хараад үнэхээр их айж айсандаа толгойг нь шидчихэд гүйчихсэн. Миний ардаас нөгөө сүнс хөөгөөд л байсан. Ерөөсөө нөгөө зүуднээсээ сэрч чаддгүй. Гинэт нөгөө бөө эмэгтэй хэлсэн Япон 3 үг санаанд ороод ирлээ. Тэр үгөө 3 удаа хэлээд бүр яг жинхэнэ ойрноосоо сэрсэн юм. Нэг осондоо зүүдэн дотроо дахиж унтаад дахиад зүүдлээд яваад байгаа. Ингээд нэг юм сэрээд би маань цих үдэн болчихсон, хамаг хүс гарцсан, нуруугаар хүүт таасан байдлаар ирсэн. Хэд хоногийн дараа сайн найзтайгаа дэлгүүр хэсэх гээд уулзаад явж байтал найз маань ярьж байна. Өчигдөр шөнө найз нь байрныхаа хүүхдүүдээ цуглуулад аимшиг Японд осон түүхүүд яриад тэндээс найз нь нэгийг нь ярьж өгье гэж сонстол би бүр шок. Хэд хоногийн өмнө миний зүудэлсэн зүудийг надад ярьж өгдөг юм да. Ахаад л нөгөө нуруунаас хүүт тааж босож ирсэн мэдрэмж тэрийг мэдэрсэн. Найзын маань хэлснээр бол би тэр Япон 3 үгийг 3 удаа хэлээгүй бол би унтаагаараа үхэх байсан юм байна лээ. Ёстой амар мэдрэмж авсан. Сүүлийн үед залуучууд унтаагаараа зүрхэн зогсож нас барж байна гэж дуулддаг да. Магадгүй энэ зүуднээс босон байж магадгүй би сайн мэдэхгүй л байна. Гэхдээ энэ зүудийг хин нэгэн хэрвээ зүудлэх юм бол Япон бөө эмэгтэй үгийг сайн сонсороо л гэж зөвлөе. За тэгээд урт санагдсан боловчлаараа доор зүүдэндээ харсан даахны зургийг оруулчихъя. Уншсанд баярлалаа. Би Япон хэл мэддэггүй. Гэхдээ тэр үед Япон хэлээр ярьсан яг юу хийснээс хандаггүй л дээ. Сэрээд л шууд мартчихсан. Утгыг нь ойлгоогүй бүрэгдэнэ байна гэсэн байна. Ямар сонирхолтой зүуд вэ тий? Харин тийм яг кино шиг зүүдэлсэн ба шүү дээ. Тэгээ нэг юм юм дээр бол сонсогчдын групп төр нэг юм шарт анхта. Тийм байлаа тий. Байгаа. За дараагийн пост амар байна уу? Тэр нэгэн намрын тэнхлэг эргэсэн мэт өдрийг хизээж мартахгүй өөрийгөө зүгсэн, хараасан, үххийг хүссэн мэдрэмжээр л дүүрэн байлаа. Бяцхан үрээ алдчихад ээжигээ орхиод одсон үрдээ гомдож ичнийг үзлээ. Хамгийн амар нь зүуд байлаа. Хүүгээ том дэлгүүрт алдчихад хайгаад олдоггүй уйлж байгаагаар зүудэлсэн. Харин одоо ухаан мууд чинь хүнд үзүүлэхгүй яавдаа, ядаж ном уншуул засал хийлэхгүй яавдаа гэж толгоогоо шаад суусан он жилүүдээр л амьдарч байна да. Одсон үр минь 7 болон 8 дахь өдөртөө иргэнэ гэж бууж байсан. Яг л ирсэн. Нэг хийдлөө явж ном уншуулад лам зүүдээ ярьсан чинь янз бүрийн дэв ирдэг шүү, бүү хууртарай гэж хэлсэн. Гэвч үгүй байсан. Эхлээд үүрээр зүүдэндээ бяцхан үр минь олон ээжүүд дундаас ээжигээ хайж байлаа. Уйлаад л ээжээ гэж хашраад л дуудаад байсан. Би тэр үед хальт дээш өндөгөөд ирчихлээ гэж хэлээд буцаад суугаар унтчихсан. Тухайн үед толгой маш их өвдөж байсныг сандаг. Харин баруун талын мөрөн дээр хүүхэд минь суугаад уйлаад л байсан. Би тэмтэрч үзээд хөлийг нь барьсан чинь их хүүтэн байсан. Миний хүү гэд хушуугаа цорволгоод хоолоо идтээ миний хүү гэж хэлээд дахиад л зүуднээсээ сэрчихсэн. Энэ удаад ч бас шууд л босоод газар хэвтчихсэн. Тэгээд хэсэг нүдэ анж байтал хүү минь мөөмөө тэмтэрч нэг хатгаснаа ээжийнхээ цээжийг хүнжлөөр бүтээгээд газар дээр минь зөөлөн үнсээд зүүн мөрийг минь чангахан чимэрсэн.
Тэгээд хамгийн дуртай тоглоом болох машиныхны эрзэнг машин байдаг нэ. Тэр машиныгаа тачигнуулан дуурасаар авч утсан доо. Энэ бол яг бодитоор болсон болохоор нөгөө ертөнцид итгэхгүй байхын аргагүй санагддаг. Амьдралд элэг бүтэн байна гэдэг юу юунаас илүү үнцэнтэйг хамгийн ихээр ойлголоо. Ажил гэж үр хүүхдтэйгээ өнгөрөөх цаг хугацаа хүмсэлсэн гэмтэн бий байла. Баярлалаа гэсэн байна. Тий, кваси юу юм бэ тий. Энэ ялах хүүрээ хүүхдтэй л алдчихжээ. Ямар ойлго байх тий. Би яг энэ постыг уншаалсан айгүй амар санагдтыг. Нөгөө хүүхд нь өөд болчвол зүуд нь нэрэж тийм ингээл хамт мөөмө идчихэд ээжийнхээ илгээгд одоо хуччаад те. Тэгээд мөрийг нэг чимэгчээд та цаашаага туртаа тоглоом аваад ингээд чирээ яваад өгсөн гэж байна. Тэр чимээ нь маш тод дуулсан гэж байна. Ээжигээ бас нэг аргатчаад явж байгаа шүү дээ тийм ээ. За дараагийн постыг хүргэе. Дараагийн пост нь болохоор Ишигтийн Цэрэнбат зайран сургамжуудаа оруулж байгаа. Тэрний сургамж 9-ыг нь хүргэе. Үрийн заяа гомд гэсэн байлээ. За тухайн түүхийн эзэн бүсгүйн маань энэ цахим хуудсанд байдаг учраас нэр болон он сар өдрийг нь огт дурдлаггүйгээр бичих эрх өөрөөс нь авлаа. Зөвшөөрөл өгсөн бүсгүй танд маш их гялалаа. Нэг удаа чатаар нэлээд урт зовнилоо битсэн бүсгүй уулзахыг хүснээр ажил дээрээ дуудаж уулзлаа. Бүсгүй хэлэхдээ гадаадад нэлээд хэдэн жилийг өнгөрөөсөн бөгөөд одоо юугаарч гашигдах тутагдах зүйлгүй амьдарч байгааг нь. Гол асуудал нь жирэмсэн болонгуудаа л баг сартаа яаж чичээгээд зулбаж алдчихад байгаа юм байна. Тэгээ таны сургамжуудыг уншаад надад туслана гэж маш их итгэлтэй ирлээл гэлээ. Би ч хэллээ. Та орчин үеийн шинжлэх ухаан эмнэлэг хөгжсөн үеийн хүн. Надад танд туслах арга тун хомсдоо л гэдгээ хэллээ. Гэтэл бүсгүй харин тийм амар бууж өгөх хүн биш юм байна. Би олон эмнэлэг ламбуу тэрж байтугай дэлхийд хамгийн их ангаах ухаан хөгжсөн хит хит оронд очиж үтсэн. Огт учрыг нь олоогүй. Миний бид ямар ч сойгог байхгүйг энэ хідэн шинжилгээнүүд баталж байна гэд машиныхаа урд тайрцагнаас хавтас дүүрэн бичиг гаргаад ирлээ. Би ч таны над бичгнүүдийг чи уншаад би ойлгоч биш те. Та ямар тач хэд хоногоос бөөлөхөөр хүрээд ирээрээ гэд явууллаа. Түүнээс хойш бараг сарын дараа бүсгүй ирж онгор шүтээнд мөн мөргөж өвгөжтэй минь золхов. Онгод буугаад бүсгүйг дуудан анхны ургаа яасан бэ гэж асуусан юм. Бүсгүй тухайн үедээ анхны эр хүндээ гомдож үрээ авахулсан л гэж байна. Буурал онгод дахиад асуув. Чамд үрээ хөнөөх хэрэг хэн өгсөн юм гэвэл бүсгүй. Би өөрөө мэдээд шийдсэн юм аа л гэж байна. Онгод маань ихэд хэлгэнэ. Чи яасан их эрх мэдэлтэй хүн бэ? Тэр мэдлээрээ яв гэд өргөнөөсөө хөөчж. Өнөөх бүсгүй өршөөлгөөсөн уйлан хайлан арах чаргагүй уйл онгод үрсээ хөнөөчхөд өөрөх гуйх. Ариун саваа бузарлаж арилжиж амин ходоодод ичээчхэд аврал гуйх. Яасан ичхэр үгүй хүн бэ чи? Зайл гэд хөөгд гаргачихлаа. За ингээд огт хаалгаалгүй байсаар буурал онгод мордоод явчихв. Өгдөө мордуулчгаад дахил эдээ эмхэлчгээд өөрийн гэртээ ортол өнөө бүсгүй хашааны хаалган дээр намайг дуудаж байна. Ингээд ярьсан зүйлийг нилээд хасаж бичээ. Уг бүсгүй маань анхны хараасаа үртэй босон ч гэсэн хаяад явахаар нь гомдоод арх ухаар нэг эрэгтэй найзаасаа уужилт яханд. Тэгээ согтоод өглөөс эрэхтэй нэг орон дээр сэрчиж мэдээж юу босныг ойлгомжтой. Үүндээ гутраад хүүхдээ авахулчихсан юм байна. Түүний дараахан согтуу байхдаа хамт унтсан нөгөө эртээгээ өрхөж хагаад дахиад жирэмсэн болсон боловч өнөө залуу нь цаанаа амьдралтай хүн болж таарад дахиад л үр хөндүүлчихэж. Түүнээс хойш хотод ирээ сурч байхдаа гачигтгийн эрхэнд бие яасан юм байна л да. Өрөөдшл явдаг болчихлээ. Ингээд нэлээд удаан ингэж явсаар сургуулаа төгсөж ажлын байран дээрээ ирээд удалгүй удирдлагатайгаа учир ургуулад хэсэг байсныхаа дараа дахиад жирэмсэн болсон боловч нөгөө хүн ахуулгыг шаардсаар ахаад л үр хөндүүлж. Гэтэл удалгүй гэр бүлийн хүнд нь баригдаж бөөн асуудал дэгдснээр ажилласаа халагдаж байнгын дарамтанд өртөж яахаа мэдэхгүй байх хэцүү үед нь дарга нь гадны нэг оронд дагуулж очсноор шууд зүхтан харлаад тэндээ чамгүй олон жил ажиллан амьдарч байж бас ханж ижилтэж болоод хоцжилтээ. Нилийн удаан гадны оронд амьдарч чамгүй мөнгө хурааж нөхөртөөгөө цугирж хурмаа хийн хувийн бизнес эрхэлж бүх юм нь тэгш түрэн болсон боловч хүүхэд огт тогтохгүй баг сартаа зулвсаар байх тул аргатай гэсэн бүхнээс арга гойж явна л ингэн. Тэгээд гойж байна. Та дараа онгодоо буухаар намайг дуудаад нэг уулзлаад өгөөч. Би үнэхээр их гойж байна. Би одоо яавал энэ үглээ амжлах вэ гэд уйлах хайлаа ярьлаа. Нэг удаа намайг бөөлөх гэж байхад залхав. Учир байдлаа хэлбэл би одоо очлоо л гэж байна. Ингээд дагуул онгодоо дуудан бөөлөн тухлуулаад бүсгүйг золгууллаа. Харин онгод маань сайн ч муу ч үг хэлсэнгүй. Үрийн заяа гомдох гэж би хүсэн ирж байхад хөнөөгөөд байхаар гомдсон тэргээвэ.
Өнөө бүсгүй арга чарга асуувал юу ч хариулаад миний зорьсон үлийг дүүргээд мордчихлоо. Бүсгүй ч мөн уйсаар надаас тусламжгүй уйсаар. Тэгээд би ч шулуухан хэллээ. За миний дөө, ихийн сав гэдэг бол энэ орчлогийн хамгийн ариун байлгууштай зүйлийн нэг шүү. Учир нь танаа үр удмыг үрд цааш нь үргэлжлүүлэн тээх ариун сав юм шүү дээ. Хин дуртай тачаалаа тайлдаг эд биш. Бас өс хөрөө ч юм уу ямар нэгэн байдлаар арилжаж иддэг түрээсээ эд биш шүү дээ. Та өөртөө л гомдохоостой надад үнэндээ арга алгал гэлээ. Ингээ манахаас тун гонсгор явсан бүсгүй удалгүй над руу залгаж асрамжийн газраас хүү охин хоёр үргэж авснаа болгов. Би ч баяр үргээд уцаа таслаа. Шүн унтаж байтал өнөө бүсгийн хөвлийг азархан ч хазаа татаад байх юм. Татаад байгаа зүйл нь тарахтаа тун төстэй амтанч тунж сүрхий зууралдаж байх юм. Би ч чадлаараа чоныг нь хөөчгöd хартал нэлийн том тарваг хөвлий рүү хүүсийн нөхөр норохдоо долоо гэсээр л алах болов гэж зүудлээ. Өглөө босоод нэлийн бодож сууснаа баг бахад эмээ маань тарваг өвчөж байхад сайхалтын айлын эмгэн ирж эмээгээс давсаг суултаа ачта тарвагны давсаг гуйж ирээд 7 давсаг идүүлбэл зүгээр гэж ярьж байсныг санаж өнөө бүсг рүү ярьлаа л да. Тэгээд та тарвагны 7 давсаг олоод идэж чадах уу гэвэл ядах юм хөл гэж байна. Маргааш нь дөнгөд хөлд орж буй 2 сарын зөрүүтэй хөөхөн 2 хүүхд дагуулсаар 7 хөлдөөс нь тарваг манад аваад хүрээд ирлээ. Тэгэхээр нь гисгэж байгаа задлаад давсагнуудыг нь авч өгөөд өдөрт нь нэгийг нь усаар даруулж явахыг зөвлөө. Мөн 7 тарвагныхаа бүх шагааг нь сүултээ нь хэлхэж бүслэхийнээс нь зүгөөд өчлөө л дөө. Түүнээс хойш жирэмсэн болж 9 минь дамаржиж нэг охин төрүүлсэн боловч Дауны синдром гэдэг өвчтөй хүүхэд төрсөн юм байна. Гэхдээ өөрөө сүнсэн юм болохоор маш их тайрлан өдгөө инх тунх сайхан амьдарч хүүхдүүд нь божигнан аз жаргалтай байдгийг гинлээ. Надад башид их баярлан пүрүс гэдэг машин авч өгөх гэхээр нь илдгээр татгалснаар дансанд маань онгодын ундаалга хийгэж гуйгаад ахаар нь дансаа өгтөл мөнгө хийсэн байсан. Тэр мөнгөн ч банкны мөнгө нэхэгдэж буй надад маш их тус тийм болсон доо. Үгээр яг юу хэлэх гээд байна гэвэл хүн төрүүл хүнс нэмнэ гэж ярьдаг. Түүн л үгүй альва үрээ хөвлөд нь бүүх өнөөж байгаарэ. Хизэж ирэхгүй гомддог юм шүү. Мөн өөрийн өрөөд маа цэвэр ариун байгаасаа гэж хүсэж байвал ирч бай, эмч бай, үржлийн нандыг хэрэгтнээ ариун байлгаарай. Дур тачаалаасаа болж удам тастаж үргүй мөргүй болох вэ гэж анхааруулan энэхүү бичвэрээ өндөрлөв. Өөрийн түүхээ бусдад сургамж болоо гэд бичгийг өсөрсөн бүсгүй танд эрүүлийн хаз чаргал энэ хороогийн хамгийн сайн сайхныг хүсье өрөөр. Мөн уншигч та үүнийг уншаад төрсэн сэтгэлээ комент хэсэгт бичээрэй. Та биднийг мөнх тэнгэр мөнхөд ивэх болтох бай. Шөөг гэсэн байна. Ер нь бол дээр бас нэг иймэрхүү түүх сонсч байсан санагдаад байгаа юм те. Бас өөр хүүхдүүд болсон байсан чинь хүүхдээ авахулсан байгаа гэсэн шүү дээ те. Тэ энэ дээр үрийн заяа гомдно гэж нэг юм ахтар юм байна л та. За дараачих нэг чи юу ачи? Дараа 7 хоногт уншиж байна. Сонсогчтой цаг маань бас нэлээд явцсан шүү дээ те. За тий. За эфирийн шууд дотоос 77 77 38 83 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Манай сонсогчтой холбогдоод өөр тохиолдсон түүхүүдээсээ хуваалцаарай. Эфирийн шууд утсан холбогдохдоо та радиогоо онтраагаад спикер чихвч онтраагаад холбогдоорой. За бүх сонсогчтой өчигдөр мэдээг хүргэе. Сонсогч маань бас нэг юм бичсэн байсан. Би өнөөдөр зочин ирэх гээд их цэвэрлэгээ хийсэн. Тэгээд баахан хар тортой хуг гаргаж хайсан чинь хүмүүс надтай адилхан амар цаг сонсдог бол баахан цогцос гаргаж хайж яана бах та гэж бодно гэж удаад нөхөртөө хэлсэн чинь чи бүр дондцсон байна штэ гэж хэлсэн гинэ. Гэтэ нэг том харууд гахарлыг тэгж бодогддог болсон юм бэ. Тийм байна. За ихний сонсогч байна. Яна. Бай. Сайн байна уу? Орон ингээ шууд чинь талбар гэсэн байна. Оо тийм байна. Ягасан дөрөв минут. Таны түүхийн төсөл хэсгийг сонслоо. Сонсогч спикерээр яриад байна уу? Таны түүхийн төсөл хэсгийг сонслоо. За чигараа сонсогч. Тэгээд ер нь энэ залуучуудад бас нэг сургамж болоод үг хэлсэн юм бид өгөөж бодож явсан. Өөр тохиолдсон түүхээ хэлхэн шүү сонсогч. Яг надад тохиолдсон л доо. Бас яг юм нэг залуучууд ирээд тэгээд бас нэг онгоц тэнгэртэй уулзсан. За тэр та өөрөө удгуун бахна. Тийм. Тэгээ онгоц тэнгэртэй уулзаад би түшин юм байна. Түшин. За. Тийм. Тэгээ онгоц тэнгэртэй уулзаад надад нэг харамсалтай санагдсан. Бас нэг өөр хүүхдээ 2 залуус амьдрахын ч удаа 3 ч удаа өөр хөндөөлээд. Тэгээ өөр хүүхдүүд болсон гэж. Тэгээ тэндээс би нөгөө нэг өвгдийн үгийг бас залуус маш сайн хэлмээр юм байна да. Өөр хүүхэд заяахад дата 5 тэнгэр гэж байдаг. Ямар нэгэн буруу бодоход бол дата 5 тэнгэр гомдчихдаг учраас бас өөр хүүхэд хэмждэг. Тэгээ хамгийн гол нөгөө хүүхэд болоод одоо зарлиг тасаад бууцсан хүүхдийг хөндөхөөр тэр маань дахиж хизээч эргэж
одоо төрөхгүйгээр тэр дээр тэнгэрт уйлаад байж байгаа гэж сонсоод тэгээд тэр нь маш их харамсаж байсан. Тэр одоо нэгсэндээ хүмүүн заяанда буухтаа зарлиг сонссон. Тэр хүүхэд эргээд ямар нэгэн асуудал болоход нөө буухгүйгээр гомдоод тэгээд эргэж хизэж хүн болдгоо хэцүү байдаг. Зүгээр зарим бацтай тохиолдолд ихэр болж буух заяа байдаг. Эдгээрээ сонсч байсан учраас энэ хүүхэд залуучууд бай бацтай хэлнэр юм байна да. Бас үе удмын сүнс буузаахад нөгөөдгийг юм гатаа хийдэг. Мөхөд гомдож явдаг. Ийм үеийн үртэй болт юм биш үү? Тэгээ бас нэг хийлий гэж бодож байсан шиг танахаар юм сэдв орж ирээд. За байна тий. Оройсон хөнгөрүүлээрэй. Тэгсэн баярлалаа. За тэгтээ сонсогчд манай анхаарах ёстой зүйл нь заавал өөр тохиолдсон түүхүүд те бусдаас сонсон. Тэрнээс биш өмнөх түүхтэй холбоотой одоо сануулгах ч юм уу те тиймэрхүү зүйлсүүдийг бол хүлээж авах боломжгүй гэдгийг дахиад сануулж хэлж байна. За дараагийн сонсогч. Бано. Бано. Чим төргий. За яа төрөний шансдаг юу гэж та аяла. юм бодогдол. За өөрхийн төгөх болцоо та. Тэгээ. Би нэг юу асмаа хөдөө нэг туурт явж байгаад нэг баруун цэвс ардаас нэг тэмээ онсон хүн миний нэрээр долдгоо бүр. За. Шинэ наашил л. Би болохоор одоо сая мараа надад хангаад болон тэмдэг хүн байх асуудаг гэж бодлоо. Тэгээд явж байгаа хүүхдтэй санаа хата айгаад тэгээд унтаад өгөхгүй юу. Тэгээд буцаад өглөө нь болсон. Эрдөө л миний мөрөн дээр ингээд юм давтаад болдгоо. Нэг бол ард суугаал ингээл. Тэгээд би азгүй байдлаар түмүү тэр оройн тэр нэг хүүхд ингээд хэр ингээд үлгэж өгт хэр хайддаг юм штэ. Тийм. Гээс хүүхд. Тэгээд бид хойд нэг 20 мортол эсэ 20 цэрэг манай 10 танаатай шинэ. Тэгээд нэг цагаан бахар нь очоод зүсгүүдэд очоод нөгөөт нь огцохгүй юу. Тэгээд чихэр гарна чихэр авд игээд. Тэгээд идчихэд дараа нь дахиад нэг цагаан бахар нь сонирхоод нөгөөт нь юу амлаа уул нь аваад идчихсэн гэсэн бодолтой байл. Ил бодлоо да. Тэгсэн дотор нь харин нэлэх хөвгт үздэг. Тэгээд тэр нэлэх хөвгт намайг 3 жил дагсан байхгүй юу. Багтаа баг та намайг авал та намайг ягаад хэр хайдаг юм бэ гэд. Тэгээд 3 дахь жилдээ би хинэртэйгээ танилцаад. За. Тэгээд хамгийн сүүлд ингээд надтай ингээд тэр үг тахтаа баярлаа гэчихэд яваад гисэн баггүй юу. Тэгээд яг их нэртэйгээ танилцаад одоо хүүхдтэй болсон тараад дараа жил нөгөө нэг хүү багт төрж ирсэн. Тэр бүр айгүй санаа. Тийм байна. За баярлалаа танд. Баярлалаа. Арга сайхан Баярлалаа. За. Иргэд төрсөн бохно шүү дээ. Тийм байна тийм. Өөрхий. За хамтралч танилцуулаад үргэлжлүүлье. Медопил эмнэлэг Туркийн тэргуулах их сургуулийн зохицлбор эмнэлэг байгаа. За Медопил эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн зохицлбор эмнэлэг гэж авдаг. GCI олон улсын эрүүл мэндийн магадлал итгэмжлэгдсэн Туркийн эрүүл мэндийн сайдын эмнэлэг юм билээ. За Монгол дахь төлөөлөгчийн газар Медпол эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд төв зам дагуу байрладаг. Зөвөр нь голомт бизнес төвийн эсрэг талд гэсэн үг. За тэгээд зочид ирэх юм бол ингээд гадах бас зогсоолыг ашиглах боломжтой байт юм билээ. За тэгээд эдний төлөөлөгчийн газар Монголд эмчлэгдэх боломжгүй, өвчтөй, оншин тодорхойгүй, за эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт гэж хэлдэг. За яа тэгэхээр үнэ төлбөргүй тээврийн үйлчилгээ үзүүлдэг давуу талтай Стамбулын онгоцны буудлаас тоосох эмнэлэг болон одоо байрлах газар түргэх буцах үйлчилгээг өдөх үйлчлэг бол үзүүлдэг. За тэгээ байрлах газар бас байна. Зочид буудал захиалах, түрээслэх, байр олгоод эмчлэг үзүүлнэ. За мөн онгоцны билет, визний үйлчилгээ буюу одоо Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр удахгүй нислэгийн хөнгөлтэй билет захиалах боломжтой болно. Тэгэхээр 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа бол за эмнэлгээс нь урилга гаргаад визийг нь 2-3 хоногт гаргах боломжтой. За энэ эмнэлэг бол хамгийн шилдэг, хамгийн сүүл үеийн өндөр найрамдчилтай тоног төхөөрөмжөөр онцлогоо хийдэг. За бүх төрлийн эмчилгээ мэрэгсэн эмчнэр байдаг бахны. Хавдар судлал, мэдрэл, зүрх судас, нөхөн сэргийг эмчилгээ зэрэг өргөн хүрээний иж бүрийн эмчилгээг санал болгодог. Америкийн нэгдсэн улсын Европ, Туркт мэрэгсэн олон жилийн туршлагатай нэр хүндтэй салбартаа тэргүүлдэг эмчнэр таны онцлог тулгуурлан хамгийн үр дүнтэй шалгарсан эмчилгээг үзүүлнэ. Онцлогоо эмчилгээ зөвлөгөө өнгө байдаг. Монгол дахь төлөөлөгчийн газар шинжилгээний материалаа давуугна. За ингэснээр мэрэгжлийн эмчнэр таны онцлогыг хянаж үзээд шаардлагатай нэмэлт шинжилгээ, эмчилгээний арга зам, зардлын мэдээлэл болон эмчилгээнд зарцуулагдах хугацааны талаар мэдээллийг хурдан хугацаанд өгнө. Мэрэгжлийн орчуулгын үйлчилгээ байдаг буюу эмнэлэг таны бүх үе шатанд монгол орчуулагтай
шуурхаа үйлчлээд өгөх юм билээ. Онлайн зөвлөгөө хяналт буюу эмчилгээнд хамрагдсны дараа шаардлагатай хяналтын төлөөлөгчийн газраа дамжуулан материалаа илгээж эмчийн зөвлөгөө авдаг байна. Холбогдох утсын дугаар 99 19 тэг 6 99 52 32 21 гэсэн дугаарлал холбогдороо сошиал хаяг нь Medpol SGMN гэж хахаар гарч ирнэ. За баярлалаа хамтран ажилласан Medpol эмнэлэг төрхийн тэргүүлэх их сургуулийн цогцлбор эмнэлэг байлаа. Баярлалаа. За хөрвчлөлтөнд дараагийнхаа сонсогчийг авъя. Мөн байна. Орой минь. За түүхэн хавалцгаа. Би нэг оюутан байхдаа надад тохиолдсон нэг юм хуваалцмаар санагдаад. За. Би нөгөө байгалийн сургууль сурдаг гэсэн байхгүй. Тэгээд бид нар нэг оюутны нөгөө оюутан ангиараа дэлхийн усны өдөр гэж нэг талбай дээр цуглаал өдөрлөг болдог гэсэн. Тэгээд тэр өдөр ангиараа цуглаад нөгөө өдөрлөгтөө оролцож байгаад орой ангиараа нэг шоудахгүй ангиараа. Тэгээд оюутан болохоор тэгээ бүгдээрээ очиад шоудж дуусаад ангийнхаа охиныг очиж хандхаар болоод. Тэг манай оюутан анги охиныхаа 100 адилт байсан. Одоо 100 айлын нөгөө нэг за газар орны байрлал дэлгэрэнгүй байлгүй шүү сонсогчоо. За. Тэгээд тийш очиж хандхаар болоод тэг бид нар тэгэхээр нөгөө нэг дан охтуудаараа одоо нөгөө ангийнхаа охтод очиж хандж байгаа байхгүй. Тэг би ер нь жоохон ингээд одоо нөгөө гэрт ч юм уу айл ингээд нэг олоолаа ингээд унтахаар захт нь унтахаар нэг жоохон айгаад идэг. Тийм одоо айгаад идэг байхгүй юу. Тэгээ гурлаа амтчихсан болохоор нөгөө хоёр охиныхоо голд ороод тийм манай ангийн нэг хүүхдийг хойрхон байдаг болохоор би тэд ирж гал түлж өгчөөд нүүж яах вэ нөгөө би тэдийг шүн даарна гэж бодоод талууран гутаа нөгөө дээр үйт нөгөө нүүрсний шуудаатай зардаг гэсэн шүү дээ. Шуудаатай нүүрсний талыг авчаад би шингэн онгоолгоод тэр зэгтэн хийчээд тэгээд яваад өгсөн. Тэгээ гэр нь бүр амар халуун. Тэгээ гартаа хаалга онгорхоо орхиж байгаа гэдэг. Тэгээ нөгөө ангийн хаалга онгорхоо орхоод унтаад тэгээ яваад өгч байгаа хгүй. Тэгээ би шүн ингээд шивтчихсэн чинь хүн ингээд нэг хажууд шивтж жагаад босгоор нэг юм нэг зэрүү татаал юм нэг мэдрэмж төрдөг ч заа хажууд хүн болчихлоо да гэсэн мэдрэмж. Тэр ингээд харсан чинь гэрэл хасаатан манай ангийн охин босоо суудсан байхгүй юу? За. Тэгэхээр би нөгөө яг голдны хөвччихсэн чи би яасан минь зөөрөө гэл босоод очсон чи гэрвэн танахгүй болсон. Юу л энэ зүүдлээ гэнэ яагаад байна гэж бодоод тэгээ нөгөө нэг юм арзатгийн нөгөө гэрлээд гэжтэй. Одоо нөгөө асфальт болохоор ингээ гэрэл нэг аягүй гэрэлтэй тарагдсан. Тэгээд нэг арзатгийн нэг гэрэл хатсан гэсэн. Тэгэл босоод ирсэн чи миний нүүр нь уурдаа. Нэг юм одоо юу гэмдээ одоо нөгөө казак үнсний хуцтай нэг юм хтэн ингээ урагшаа хоош ингээ хөлөө ингээ нуглаач би бүр тэрийг бол аягүй татгалсан. Ингээ бүр юм үдтэй малгаадлах тийм тор мартай ингээ юм цацагтай хуцтай байдаг шүү дээ. Тийм юм хтээ яг ингээ нүүр нь уурдаа ингээ турлаад тэгээ урагшаа хоошоо хөдлөөд ингээ нүднийх нь нөгөө харна байхгүй. Тэгээ урагшаа хоошоо хөдлөөд амандаа нэг юм буцаад яриад байгаа байхгүй. Би юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгэл чинь 2 3 одоо секундын хооронд ч аюул хурдан болоод өнгөж байгаа байхгүй. Тэг би айгаад тушуухан буцаад хоошоо хөвтөн чи яг манай нөгөө миний хойд талд очиж манай хоёр нэг хоёлоо босоогүй гэр нь хав харах байгаа байхгүй. Тэгэл би яана гэж нөгөө амар чичсэн хандраад тэг нөгөө найзгаа дуутсан сэрдгүй миний хажууд үзчихсэн хоёр. Тэгээ байдсан чи ингээл нөгөөт чинь яг ингээ хүлт байгаа юм шиг одоо ингээ хүлт ингээ суугаад байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ ингээ нөгөө хүн юунаас ингээ хүндлэн ингээ хажуугаар яваал яг толгойд ирээд суучлаа гэж мэдрэгдээд. Тэгээ би ер нь ингээ нөгөө халууд биш нэг ингээ юугаар хүнслөө нүрээ бүтээсэн байгаа штеп. Тэр чигтэн бүтээсэн. Би нөгөө халууцаараа ер нь аягүй амар юм улаадаг төрлийн хүн байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө тийж улааж мулаа. Тэ нөгөө юу маань нөгөө охин маань арай гэж нэг охин сэрээ тэгээд тэрлээ хасаад өгөөч. Тэр үуч гэрэл хасаа яасан бэ гэсэн миний царайг харснаа би өөрөө хохоо тайцсан. Тэгвэл чи яач вэ гэсэн чи би ингээд ийм харлаа гэд. Тэгээ Аз улс нөгөө гэрийн охин нам унт ерөөсөө сэрхгүй. Тэг би ингээд ийм харлаа унтаж чаддгүй. Зүудлэх юм шүүгээд би зүудлээ гэд. Тэгээд нөгөө бодоод ирсэн чинь ангийнхаа охиныг ороход би нөгөө нэг хинс зүудэх гэсэн байхгүй. За. Тэгээ ангийнхаа охиныг орчоод толинд нь ингээд харахсан чинь техник нөгөө юу хайцсан. Нөгөө гоо сайхны юу нэвдэрсэн нөгөө ширээ нэвдэрсэн. Тэгээ газар нэг юм 3 юм нэг одоо дээр үе нэг юм хатсан
хятадтай тойл гэдэгтэй хөдөөний айл малууд бийждэг гэсэн да. Тийм тойл гэсэн байхгүй юу? Тэгээ би нэг юм бодоогүй юм чинь бүр дээр үеийн тойл ямар ч юм ингэж бодоод өнгөрсөн байхгүй. Тэгэл тэрэнд харж байгаа л линз аваад тэгэл би тэд унтж байгаа. Тэгээд тиймтэй таарад тэгээ яг арайш нэг мөглөө болгоод тэгээд нөгөө айлах охин гэж хэлсэнгоос айлах ч юм болов гэж таа. Тэгээ гэрлүүгээ харлаа би нөгөө ойтон байсан болохоор имэтгийн амьдралтай тэгэл нөгөө хэлэхгүй гадуур хандлаа монлоо гэж загнуулаад тэгээд загнуулаад байгаа болохоор нөгөө тийм харсан барсан гэдэг имэдээ хэлж чаддгүй. Тэгээ шүн чинь дахиад яг ингэ намайг шүн ингэж унтах гал ингэ хөвтөнгөө яг хажууд би нэг зүүдлээд байгаагаач мэдгүй сэрүүн байгаагаач мэдгүй нэг эмгтэн хүн хажууд ирж ингэ хөлөө нуглаад намайг хараад суугаад байнгээд. Тэгээ сүүлдээ нэг 2 хоног үрийгээ сүүлдээ бүр такси агаад имээдээ хэлээд ингээд явж байгаа юм харсан. Одоо тэрнээс хойш намайг нэг юм ингээд дагаад ч юм уу яагаад ч юм мэдгүй ингээд унтахаар ингээд юм харагдаад ерөөсөө унтаж чадахгүй юм байна. Тэгээ юм маань хамд үзүүлээд. За. Тэгээ нөө манай имээ намайг ингээд айхаар хөр ингээд хураалцдаг гэсэн байхгүй юу? Вэзэн нэг тэгдэг штэ. Тэр шидэ хураалцдаг гэсэн. Ер нь тэгэл гайгүй болсон юм шиг санагдал. Хэл цацал хичээл хичээлтэй яваад гэсэн чинь манай имэйл хамд үзүүлсэн чинь одоо тэр яг миний утсан газар чи дүүн хойд зүгт байсан байхгүй яг тэр айл нь. Дүүн хойд зүгт ингээд амнистийн ахын дагаа явж исэн байна. Тэгээд ер нь бол тийж дагаж явж байгаа юм ингээ хүнийг одоо юм руу орохоор ингээ шууд араас нь дагаад орч чаддгүй. Тэгээд ингээ тэнгуү танаа хөтөөр ингээ хаалга онгохоо орохоо гэж хэлсэн байгаа болохоор гадаа нь хүлээж суугаад ингээд таалга онгохоосон болохоор дөрөв давсан байна гэж аахгүй гасчихсан юм. Би бол имэдээ тэр тухайд бүр тийм нарийн яриаг штэ. Тэгэл нэг маягийн хэлгээл ном уушгүй. Тэгэл гайг болчихсон. Тэгэл дахиж тэр дүүд нь явчихсан. Аяа. Бас л актер болж таа. Мөргөлөл үлдээд байгаа юм уу да тий? Гэхдээ мэдгүй нэг юм ингээл уншаал тарин барин ч юм мэдгүй. Тэгээд яцах нэг нүднийх нь харан байхгүй дан цагаан нараа гэсэн мөслөө ингээд тэр харанхууд мөслөө ингээд амар тод ингээд царай зүс тэр нөгөө нэг хувц сунар ингээд бүх юм нь бүр амар тод харагдсан. Тийм байна. Яг дахид та чимтэй таарах үлдээ. За баярлалаа тань. Холбогдсон баярлалаа. Баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Яасан юу вэ? Хажуу тийм байгаад үлдээ хин ч хайш штэ. Үгүй айхаас яах вэ? Тэнд тийм хувцтай хүн байхгүй тий. Нэг хүн байхгүй. Тэгээ цаахан нэрээр гэлтчихэд тэр дагаа явцсан л юм л да. Тийм байл л дээ. Шүн нэрээр гаралдахсан юм шиг. За баярлалаа өнөөдөр холбогдож түүхийг хуваалцсан хамттай байсан бүх сонсогчдоо энэ хүрээний нэвтрүүлэг өндөрлөе. Студиуд хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар Бархуугийн Чимбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хит хөлбөрөл таагүй өнөр ард хоцорлоо директор Орхус зарагч мөн медиа бэлэмлэг Туркийн тэргүүлэх их сургуулийн цогцлбор эмнэлэг байлаа. Үргэлжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгүүл хаан сонсорой түр баяртай. Хурай ширэг бүэ.